Монгол Ардын намын 105 жилийн хойно хүрээнд зохион байгуулсан Говьтай аймгийн Монгол Ардын намын орооны зохион байгуулсан их наадмын спортын наадам маань сайхан амжилттай болж өндөрлөө. Тэгээд энэ 2 өдрийн турш 222 медалийн төлөө одоо бүх сумдаас ирж оролцсон нийт баг тамирчидтай одоо бас баяр талархснаа илэрхийлье. Өнөөдрийн энэ тэмцээн бол бас энэ ив нэгдлийн илэрхийлэл болсон үнэхээр сайхан уур амьсгалтай сайхан болж өндөрлөлөө. Тэмцээн уралдаан мэдээж өрсөлдөө маш ихтэй байлаа. За тэгээд энэ өнөөдөр бас энэ оролцсон тэмцээн уралдаанд оролцсон баг тамирчид маань 222 медалаас гадна одоо багийнхаа дүнгээр одоо Эрдэнэ сум 1-р байранд орлоо. За 2-р байранд Бугт сум орлоо. За 3-р байранд бол Баян уул сум орлоо. Тэгээд өнөөдрийн тэмцээн бол үнэхээр сайхан өргөн дэлгэр сайхан болж өндөрлөө. Өнөөдрийн Монгол Ардын нам үүсгэн байгуулалтын 105 жилийн хойно хүрээнд зохион байгуулсан Говьтай аймгийн Монгол Ардын намаас зохион байгуулсан энэхүү тэмцээнд оролцсон нийт баг тамирчидтай бүгдэнд нь одоо талархал илэрхийлье.